Оройн тэр үзэгчтэй Улаанбаатар хотноо 20 цаг болж Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн мегавар гарагийн дугаараа үзүүлж байна. Манай улс бүгд найрамдах Киргиз улстай харилцах хамтын ажиллагаа өргөдөх чиглэлийг баримталж байгаа юм а. Энэ талаар бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Жормарт Кайпович Оторбаевын ажлын үеэр яригдж байна. За мөн буян тухайн нэг хороолд байр авахаар бүртгүүлсэн 9,000 гаруй иргэдээс 1540 иргэн байртай болох эрх очсон. Өнөөдрийн байдлаар тэдний 30% нь урьдчилгаа төлбөрөө хийж байрандаа ороход бэлэн болсон. Үлдсэн 70% нь байрны урьдчилгаа мөнгөөр хөөцөлдөж байгаа тухай төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Харин хүсэлт гаргасан ч суглаанд байр хожоогүй иргэдийн дунд энэ сарын 19-ний өдөр ахин суглаа явуулах юм байна. Буян тухайн нэг хорооллын буцаагдсан 323 байрыг ахин суглаа явуулж иргэдэд хуваарлахаар болсон. Мөн захиалаагүй үлдсэн 224 байр байгаа. Засгийн газрын шийдвэрээр дээрх 224 байрыг яам агентлагуудад ковантоор тараасан байна. 7 сарын 19-нд бүхий өргөөнд одоо энэ суглаанд бүртгэгдсэн азан таараагүй тэгээ суглаан суглагдаагүй энэ бүх одоо хүмүүсийн одоо суглааныхын цаасууд нь манай тэр нөгөө хайрцагын дотор нөгөө лацтай ломбтой хайрцагын дотор бүгд байгаа. Одоо яг энэ лацтай байгаа хайрцагнаасаа яг л нөгөө урд нь яаж одоо суглаа явуулсан тэргээрээ бүхий өргөдөр ил тод одоо явуулнаа гэж ойлгож болно. Одоогийн 320 суглааны асуудлыг би одоо бүр англи тус бүрээр нь гаргаж байна. Одоо ахмад насны хөтөр хэд үлдсэн, залуу гэр бүл дээр хэд үлдсэн, төрийн албан агчдаар зөвхөн суглааны цаашдын зарчим нь бол одоо юу гэдэг 33 м квадраттай 2 өрөө байран дээр 2 байр үлдсэн байлаа ахмад насных гэхэд тэр хоёрыг тэр дотроос нь биш. Сая бид нар дөнгөж өмнөх нь чинь хуралдаад шийдлээ. Ахмад настан суглаанд ирэх аваагүй нийт хэдэн хүн байгаа юм бэ? Одоо ахмад насны байр нь 20 байр үлдсэн бол 20 байрын тэр байгаа бүх ахмадууд дунд нь суглаагаар явуулаад за 10 байр байгаа бол 10 хүнийг тодруулаад тэр байраа сонгох эрх нь тэр хүмүүст нээлттэй болох. Буян тухайн хороололд байр авсан хүн 15 жилийн хугацаанд тухайн байраа бусдад зарах, өөр хүний нэрээр шилжүүлэх тохиолдолд заавал төрийн орон сууцны корпорациар дамжих ёстойг засгийн газрын журмаар баталгаажуулсан. Энэ журмын дагуу бүх банкуд ямар нэг саадгүйгээр зээлээ өгч байгаа тухай төрийн орон сууцны корпорациас мэдээлж байна. Иргэд маань өнөөдөр 15 жилийн дотор одоо жишээлбэл дорж маань дондог гэдэг хүнд зарах ч юм уу те эсвэл одоо ах トゥ нөртөө өгдөг ч юм ийм асуудал гарах юм бол төрийн орон сууцны корпорацита энэ 15 жилийн дотор одоо төрийн орон сууцны корпорацита энэ юугаа байшингаа эргүүлж өгөх тэр үйлчлэг нь бол журам нь бол хിവэрээ банкнд бол үйлчлэхгүйгээр болгосон. Ингээд өнөөдөр МИК-тэй бид ярьсан МИК-ийнхэнтэйгээ асуудлаа яриад шийдсэн, МИК маань бүх банкуудын удирдгуудад албан тоотоо хүргэсэн. Буян тухайн нэг хорооллыг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамт улсын комисс бүрэн хүлээж авсан. Тиймээс энэ хороололд байртай болох иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж эхэлсэн байна. Мөн иргэдээс төрийн орон сууцны корпорацид ихэрж байгаа гомдол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орлого нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар зээл буцаагдж байгаа тухай асуудлаа. Энэ тохиолдолд ихэвчлэн хамтран зээлдэгч нь 8% хүүтэй зээлд хамрагдсан байгаа учраас буцаагдж байгаа болохыг албаных нь тайлбарласан юм а. Тэрэгэн цэцтэй тавиад Үндэснийх баяр наадам эхлэхэд 2 хоног үлдлээ. Наадмыг зохион байгуулах ажил бүтээн байгуулалттай Монгол Улсын ерөнхий сайд Алтуйг танилцлаа. Төв цэглэх хүрээлэн болон хүй 7 худаглах бүтээн байгуулалт зам дэд үтсийн ажил 100% хэрэгжсэн болохыг албаныхан мэдээллээ. Хүй 7 худгийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн. Энэ жил үргэлжиж шинээр 500 автомашины зогсоол, нийтийн бизнесх газар, явган үний зам талбай зэргийг нэмж байгуулад дуусаад байна. Мөн хүй 7 худаг хүртэлх төмөр замын автобус болон ЭК автобус иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Наадмын бэлтгэл ажил 100% хангагдсан гэж ерөнхий сайд үзэж байна. Энэ жилийн хувьд засгийн газраас санаачлаад наадмаа 5 хоног болголоо ш. Тэгэхээр энийг болохоор яаж байгаа вэ? Монгол наадам бол одоо дэлхийн брэнд болгоо. Дэлхийн олон хүмүүс Монгол наадам гэж юм сайхан наадам болдго юм байна. Энийг үзье харъя. Энэ жил одоо бүр жуулчид бүрээс жуулчин нөгөө наадмаар ирсэн нэмэгдэхээс гадна
бүр олдохгүй нэлээд хэцүү болж байгаа юм байна л да. Нөгөө Монголд ирэх плед дугаар нь олдох болсон. Энд бол бүхэл бүтэн том наадмын цогцлоор болно. Монгол наадам бол одоо дэлхийн хамгийн том задгаа олимпийн байгаа шүү дээ. Дэлхийд байхгүй юм наадам гэж бид Монгол нутагтаа ингээд л одоо та нар одоо энэ 2-3 өдрийн дараа энэ хоосон цай чинь битүү хүнтэй, битүү морьтой, битүү гэртэй болчихсон байж байна. Зарим нэг хүмүүс одоо мөнгө хөрөнгө их хайж яана гэж би бол нэг зүйлийг хэлдэг. Монгол улс байгаа л бол Монголын төр байгаа л бол энэ наадам тэр үеийн үед хийгднэ, мөнхөд хийгднэ тийм ээ. Тэгэхээр бид нар энэ мөнхөд хийх энэ хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү гэдгийг л одоо бүр зориуд онцлмаар байна. Энийний үн цэнийг бол бид нар 100 жилээр, 1000 жилээр бодох ийм үн цэнтэй хөрөнгө оруулалт юм аа гэдэг. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтанд нийтийн 9 салбар оролцож байна. Нийт 2.2 тэрбум төгрөгийг төсөвлөж наадмын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаамаа. Хамгийн одоо их үедээ одоо соёлын нас масны үед чинь бол 150 170 мянган хүн ирдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо бид нар хамгийн их гэж бодож байгаа. Ер нь бол явандаа бид нар сая бас ерөнхий сайд ярьлаа. Бид нар энэ хөдөлгөөдийн одоо засгийн газрын тусгай харьцаанд аваад яг Монгол наадмынхаа зориултаар ашиглах энэ юм бас баталгаажуулж цогцоор нь хийж энэ асуудлыг бас засгийн газрын тусгай хурлаанаар хэлцэх нь зүйтэй юм гэсэн юм саналыг бид нар бас ерөнхий сайд тавиад гэдгээ явж байгаа. Үндэсний их баяр наадам их Монгол улс байгуулагдсны 808 жилийн ойг зохион байгуулах үндэсний хорооноос наадмын нэгдсэн концерт, бүх, сур, морь болон бусад тэмцээн, тээвэр, үзүүр үйлчилгээгээд нийт 285 ажил үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлэхээр бэлтгэсэн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний зохицуулалт хэв журмыг хэрхэн хангаж ажиллах талаар өнөөдөр цагдаагийн ерхий газраас мэдээлэл хийлээ. 11-ээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тиймээс замын төгжрлийг зохицуулах үүднээс өнгөрсөн жил үйлчилж байсан 770 гаруй автобусны тоог нэмэгдүүлж, баяраар 840 гаруй автобус үйлчилгээнд гарахаар болоод байгаа юм. Наадамчдын ая тухыг хангахаар цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн 9-өөс 13-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахаар болжээ. Баярын өдрүүдэд рел бас иргэдэд үйлчлэх болсон нь шинэлэг ажил болж байгааг хэлж байна. 10-аас 13-ны өдрүүдэд амгалан өртөөнөөс дүнжин гаруй худалдааны төв, дундголын зогсоолоос хүй 7 худаг руу 8 цаг 30 минут, 11 цаг 30 минут, 14 цаг 30 минут, 18 цаг 20 минутанд иргэдэд үйлчилнэ. Рел басаар хүй 7 худагт ирсэн наадамчдыг морь барааны газар руу автобусаар үн төлбөргүй хүргэж өгөхөөр болжээ. Мөн хүй 7 худагт 5 эко бас үйлчилгээнд гарна гэлээ. Иргэдэд үйлчлэх боломжгүй. За өндөр настай, за хөлийн бэрхшээлтэй, за жирэмсэн гэдэг юм тийм ээ. Ингээд бас явах бэрхшээлтэй хүмүүст бол үйлчлээд явах юм боломж. Харин төв цэнгэлдэх хүрээлэн рүү чиглэсэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дүнжин гаруй худалдааны төв, Мишель Экспогоос Буйха чиглэлийн 18 автобус, рел басын дундголын зогсоолоос 3 автобус иргэдэд үн төлбөргүй үйлчлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын нээлт эхлэхээс 2 цагийн өмнө нийслэлийн замын цагдаагийн газрын баруун урд уулзуураас урагш Баян Монгол хорооллын баруун уулзуур хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм байна. Энэ зохицуулалт 12-ны өдөр хүй 7 худагт үйлчилнэ. Хүй 7 худаг дээр бол зөвхөн одоо бид одоо бүтээн байгуулалтаар зам аргууг нэлийн сайжруулсан таа бүхэн мэдж байгаа одоо сонсогдонгийн уулзуулаас цаашгаа хүй 7 худаг хүртэл бол нэлийн өргөн замтай байгаа. Гэвч одоо 7 сарын 12-ны өдөр бол нийт масс хөдөлгөөн маань хүй 7 худгийг чиглэсэн соёлын насны морь ирсэн тохиолдолд одоо буцаж одоо хот руугаа чиглэсэн төв цэнгэлтгүйгээ чиглэсэн хөдөлгөөний масс их байдаг учраас яг соёлын насны морь уралтахаас мөн 2 цагийн өмнө буюу тодруулбал өглөө 7-оос 9 цагийн цагуудад бол одоо бидний мэднээр одоо Сомын хайрхан дүүргийн нутаг ар хангайн савдаг уулзуураас хүй 7 худаг хүртэл эмээлтийн зам маань нэг чигийн хөдөлгөөнд зүүнээсээ баруун тийш орно. Төв цэнгэлдэх хүрээлэн хүй 7 худаг орчмын 24 байршлын гадна орчныг камерын хяналтанд авч олон нийтийн аюулгүй байдлыг хангах юм байна. Мөн гэмт хэрэг зөрчил гомдол мэдээллийг шуурхаа шийдвэрлэж иргэдэд туслах зорилгоор төв цэнгэлдэх хүрээлэн хүй 7 худгийн орчимд 24 цагийн 3 пост ажиллуулахаар болжээ. Энэ жил бол бороо хортой гол усны түвшин нэлээд нэмэгдэж байгаа учраас завтай эргүүл тодорхой хэсэг одоо амрагч нар гэдэг юм уу иргэд одоо олноо цуглуулдаг машин дэрэгтэй очтой газрууд бол цагдаагийн эргүүлүүд нэмэгдэж ажиллах.
Үндэснийх баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан, харин иргэд зохион байгуулалтыг хүндэтгэж, наадмын хөтөлбөрийн хуваарийн дагуу цаг хугацаагаа зөв төлөвлөх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг энэ үеэр цагдаагийн ерөнхий газрынхан онцолж байлаа. Үндэснийх баяр наадмын Урайхаас сурын харваа өчигдөр эхэлсэн бол өнөөдөр Бурят сурын харваагаар үргэлжилж байна. Энэ харваанд нийт 150 гаруй харваач онч мэрэгнэн сорж байна. Бурят сурын харваанд нийт 64 сум тавьдгаас биднийг очиход 16 сум тавиад байсан юм а. Бурят харваа нь 2 жилийн өмнөөс эхлэн шин дүрмийн дагуу явагдаж байна. Урд жилүүдэд насны 90 бэр сумаа тавьдаг байсан бол цолны 90 бэр сумаа тавьдаг болсон. Бурят сурын харваа нь ерөнхийдөө халах харваатай адилхан ч дүрмийн хувьд багахан ялгаатай байна. Өрдөг одоо тэр нэг үе өртсөн байгаа биз дээ. Энэ харагдж байгаа энийг Бурятын сур гэж хэлдэг. Үндэсний харваанд бол хасаа гэж хэлдэг штэ, хасаа. Энийг бол сур гэж хэлнэ Бурятууд. За Бурятын зайн хэллээ 45 м 30 м-ээс эхний одоо 32 сумны 16-г нь 45 м-ээс 16-г нь 30 м-ээс харуuna. За өнөөдөр үндэсний баяр наадмын Бурят сурын харваа өглөө 9:30-д эхэлсэн. За одоогийн байдлаар 160 орчим харваач бол харвж байна. За эмэгтэй 30 гаруй, эрэгтэй 120 гаруй харваач бол одоо харвж байна. За харваачдын одоо бүрэлдэхүүнийг аваад үзэх юм бол Бурят сурын одоо хошоо мэргэн 2, за Бурят сурын мэргэн 3 хүн. За тэгээ спортын мастер, дид мастер цогтой 10 гаруй хүн бол харвж байна. За бусд нь бол спортын одоо Бурят сурын зэрэг цолгүй боловчиг залуу болон одоо ахмад харваачд маань бол нийт харвж байна. Монгол үндэсний сур харваа маш олон жилийн түүхтэй толгуур төр байгуулагдахаас ч өмнө бидний өвдөд зан гөрөө хийх зорилгоор ном сум харвдаг байсан. Дэлхийн талыг байлдан дагуулхад ч Монгол ном сум асар их үүрэг гүйцэтгсэн гэж түүхчид үздэг. Манжийн дарлалын үед сур харваа гэдэг өв соёлыг нэлээд дарж байсан ч ардын хувьсгалын дараагаас үндэсний спорт болтлоо хөгжсөн. Сүүлийн жилүүдэд залуус энэ спортыг маш ихээр сонирхох болоод байгаа. Харин сайн ном хийдэг хүмүүс л ховор байдаг гэж харваачид ярьж байлаа. Залуучууд ерөнхийдөө их сонирхож байна. Ном сумыг хэрэглэл материалын хувьд бол олдсон мохтой байна л да. Цөөхөн 10-аад хүн хийж гинөө. Ном сумыг бас олноор гаргаж чадахгүй. Цөөхөн гардаг. Их удаан нөгөө шүрмсэн ингээд савуунд хатахгүй. Их уддаг л да. Нэг жилд үнжээж харбад их сайн байдаг. Хийснээс хойш. Хийгээ шууд харахаар ном сум одоо хөөлт нэг хайлт муу байх шийдэ. Тэгээд болж игэл ном сум аваад хатаач нэг жил хатаач харбал их сайн байдаг гэж ярьдаг. Тийм болохоор энэтэй холбоотой номны олдсон муу байгаа. Бурят сурын харваа өнөөдөр дуусч маргааш хүүхдийн харваа эхэлнэ. Харин нөгөөдөр буюу улсын баяр наадмын эхний өдөр үндэсний сурын харваа албан ёсоор эхэлж улсын алдар цолтой мэрэгдүүд цэц мэрэгнээрээ өрсөлдөнө. Эрхэм үзэгчдээ, баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд манай улсад ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе. Манай улс бүгд найрамдах Киргиз улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөдөх чиглэлийг баримталж байна. Энэ талаар бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Жормат Кайпович Оторбаевын ажлын үеэр яригдж байна. За Монгол улсын ерөнхий сайд Алтан уяг бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Оторбаевыг Чингис хааны талбайд угтан мэдчиллээ. Дараа нь Киргиз улсын ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. За Монгол улс болон бүгд найрамдах Киргиз улсын засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээ хийгдээд байна. Бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгчийн Монгол улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар хоёр тал ярилцсан байна. Монгол Киргизийн аль аль нь парламентын ардчлалыг сонгосон, энэ чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж бий гэж талууд үзэж байгаа юм. Бас хоёр орны хооронд эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэе гэдэг дээр санал нэгдсэн байна. Монгол улс бол мадачхан гаралтай бүтээгдэхүүн ихтэй, моос ноол уран бүтээгдэхүүн, хивс
За хэргийг ус маань бас одоо 9 чихрийн нөөц боломжтой. Жимс-жимсхний бас их өргөн боломжтой. Мөн одоо саяхан Улаанбаатар хотно манай засгийн газар хоорондын комисс одоо хуралдсан байгаа. Энэ хурлаар бол бидний цаашдын тэр дотроо эдийн засгийн салбарт нэлээд гүн гүнзгий хамтран ажиллах олон чиглэлийг ярилцж тохиролцоо. За манай хоёр улсын хувьд нийтлэг соёл түүх уламжилтаа бас парламентын ардчлалыг сонгосон энэ болгон хоёр тал илүү ойр дотн байх боломжийг бүрдүүлж байна. Монгол улсын хувьд 20 гаруй жилийн туршид ардчил зах зээлийг хөгжүүлсэн туршлага судлахад тус төхөн болно гэдгийг бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Оторбаев дурдж байна. Монгол улсаас парламентын тогтолцоог хөгжүүлэх зарчмын талаар суралцах боломжтой. Бас уулуурхай мал аж ахуй аюул жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар судлах нь чухал юм. Хоёр орны хооронд найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн боломжгүй. Сүүлийн үед бидний хувьд харилцаа парламент, засгийн газар болон жирийн иргэдийн хооронд хөгжиж байна. Энэ харилцааг цаашд ч өргөжнө гэдэгт найдаж байна. За бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Оторбаев Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржид бараалхаж хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцоод байна. Мөн улсын хурлын дарга инквалттай уулзлаа. Монгол улс Киргиз улсыг Төв Азийн бүс нутагтах чухал түншийнхээ нэг гэж үздэг. Цаашид харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн төлөө байна гэдгийг Монголын тал илэрхийлээд байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын бүлгүүдийн харилцаа болон харилцан айлчил чухал үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Цаашид хоёр тал соёл, түүх, аюул жуулчлалын салбарт хамтарч ажиллах өргөн боломжгүй гэдэг тухайд ч уулзалтын үеэр яригдлаа. Иргэд гар сэтгэлх нийлээд хөдөлж чадвал юу ч бүтээж болдгийг өнгө төрхөн үржилсэн Дундгов аймгийн 3 сайхан сумын туршлага харуулж байна. Энэ сумын иргэд хотын иргэдээс дутгааргүй дэд бүтсэн бүрэн шийдэгдсэн тоглог байранд амьдрах нөхцөл нь бүрдэжээ. 3 сарын өмнө талаар нэг тарсан хашаатай машин байтгаа хүн явах явган замч үгүй байсан 3 сайхан сум өнөөдөр хөнгөн модок сууртай ногоон хашаагаар ижилсэж сумын төвөөр нь цардамал зам зурана. Олон жил эдээшин тассан сум орноо хөгжүүлэхэд иргэд өөрсдөө гар бие оролцсон нэгдэн нийлж нэг зорилго руу тэмүүлснийхээ үр дүнг мэдэрч байна. Энэ сумын унган хөвгт. Тэ. Тэгээд энэ сум маань одоо өөрчлөгдөж сайхан болж байна. Тэ. Тэгээд зам тавилаа, мод тэгээд зүлэгжилт хийлээ. Энд бол одоо сумын ард иргэд бүгдээрээ идэвхтэй оролцож байгаа. Урд нь бол одоо бас хөгжил ирээгүй л байсан. Би энэ дээрээ 2009 онд ирсэн. Тэгээ одоо 6 жил ажиллаж байна. Ийм сайхан бүтээн байгуулалт явагдаж байгаа нь сайхан байлгүй. Төсвөөс нэгч төгрөг авдаггүй нэгдсэн үндэсний байгууллагын төсөл сум хөгжүүлэх сан болон мөн өөрсдийн хэр хэмжээнд зохих санхүүжилтийг гарган амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан 3 сайхан сумын шинжилэлтэй ерөнхий сайд танилцлаа. За өнөөдөр энэ сумын иргэд хотын иргэдээс дутгааргүй тоглог орчинд амьдрах дэд бүтцэд бүрэн холбогдсон байна. Өөрснөө барьсан байж. Өөрснөө барьсан. Олон жил болж байна үү? За 4 жил болж байна уу? 4 жил. Ямар дэвшил гарч байна? Дэвшил гаралгүй яах вэ? Одоо гэртээ ус юунд ороод. Халуусантай. Тэ халуусанд ороод. Устаа. Тэгээд бохтой болчихж шин тийм ээ. Халаалтаа танах хэрэг нэг яаж шийд. Халаалт одоохондоо нам дараалтынхаа юу вэ? Тэ өөрснийхөө юу шийдчихээ тэ байрсан. Одоо нэгдсэн юунд холбогдно гэж. Одоо бас нэгдсэн халаалт болчихсон. Тэ. Сумын иргэд эхлээд хөгжлийнхаа ерөнхий төлөвлөгөөг цаасан дээр буулгаж харин түүнийг мэрэгжлийн байгууллагуудтай хамтран өөрсдийн гараар бодит бүтээн байгуулалт болгож чадсан байна. Тэгээ манай сумынхаа ерөнхий нэг онцлог нь тийм нийтийн оролцоонд тулгуурласан ажилдаа үнэн зүтгэдэг. 1999 онд нэг системээс нөгөө систем шилжиж байгаа. Эдийн засгийн маш хүндрэлтэй үед 3 сайхан сумын бас л дэд үстэй нэг болох байнгын эрчим хүчтэй болох чиглэлээр хүмүүс ярилцаад тэгээ тухайн үед бол одоо өөрснөө одоо 700 гаруй айл өрх оролцоод нийт энэ 71 км аймагаас наашаа 71 км газар эрчим хүч тавих шонгийн тулгуур модыг бүгдийг одоо өөрсний хүчээр бүх улсууд 10 хонь нөгөөд 10 хил ноолор өгөх нөгөөд ингээд босгож ирсэн ийм түүхтэй сум байна. Манай сумын хэмжээнд 2100 гаруй хүн амтай. Сүүлийн 2-3 жилд бол бас шилжид хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Одоо тэгээ энэ сайхан хот суурин газар амьдардаг айл өрхүүд шиг
ажиллах амьдрах нөхцөлийн сайхан бүрдүүлээд өгөх шилжилт төлөвлөгөө бол багаснаа. Олон жил нэг л байдлаараа амьдарч ирсэн иргэдийн сэтгэхүйг өөрчлөнө гэдэг амаргүйч хэрвээ хийж бүтээ гэж нэгдэж чадвал ямар ч ажлыг нугалж болдгийг эрхэн хоногийн дотор өрнүүлсэн энэ сумынхны бүтээн байгуулалт харуулж байна. Засгийн газар өнгөрсөн онд улс орны бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг татан оролцуулахаар Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрийг баталсан. Тэгвэл Монголын медиа агентлаг Баян Улгийн аймаг дэх зэвсэг түвшний 340-р анги буюу барилгын цэргийн ангиас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Анх 2010 онд Баян Улгийн аймагт байгуулагдсан барилгын цэргийн анги 4 жилийн хугацаанд 5 барилга, орон сууц, замгүүрийн ажлыг ашиглалтанд оруулжээ. За бид Баян Улгийн аймаг дэх зэвсэг түвшний 340-р ангиас мэдээж байна. Энэ бол барилгын цэргийн анги юм. За өглөөний 6 цагийн үед энэ ангид ирж явахд бол цэргүүд маань эртлэн босож одоо ингээд барилгын ажлаа гүйцэтгэж байгаа нь бидэнд харагдаж байлаа. За барилгын цэргийн ангид баруун аймагуудаас татагдж ирсэн цэргүүд ирж одоо энд мэргэжил эзэмшиж төгсдөг байгаа. Ер нь бусад цэргийн анги, ер нь барилгын компаниудаас юугаараа даваа талтай гэдгийг тодруулахад аливаа барилгын ажлыг гүйцэтгэхдээ хэд дахин богино хугацаанд хэд дахин хямд өртгөөр маш одоо чанартай гүйцэтгэж чаддаг гэдгийг бол ам бардам хэлж байгаа юм. Үнэхээр одоо зохион байгуулалт өндөртэй бүх одоо норм стандартыг хангаж ингэж барилгын ажлыг гүйцэтгэдэг гэдгийг бол мэдээж байлаа. За хаанаас ирж одоо би Зохион аймгийн Утган сумаас ирсэн. Тэгээд цэрэг тэрээд 2 сар болж тэгээд цэргийн албаа сайн хааж байна. Тэгээд одоо ямар ажил хийж байна? Одоо ингээд барилга дээр өглөөд бол тэгээд харуулт гарчаал тэгээд нэг өдөр амраал нэг өдөр ажилд гарчаал тэгээд тийм хэлтэй байна да. Яа цэрэг дээр 2 сар болж байна. Тэгээд ийм ингээд ирсэн. Барилга дээр ажиллах ямар байна? Гоё нөө. Ядарч байна. Үгүй. Давгүй нөө. Барилга инженерийн тусгай батлан буюу зэвсэг түвшний 340-р ангийн биеврэлт хүн асгатай мөнгөний орд хүртэлх 72 м урт төмөр бетон өнгөөр 7.3 км хайрган хүчилтэй автозамын ажлыг байгаль цаг уурын хүнд нөхцөлд амжилттай хийж гүйцэтгсэн байна. Мөн батальон 4 жилийн өмнө байгуулагдсанаас хойш аймгийн төвд хэд хэдэн барилгын ажлыг ашиглалтанд оруулаад байгаа юм байна. Тухайлбал 2010 оны 6 дугаар сарын 20-нд бид энэ аймгийн тагнуулын газрын барилгыг эхэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 20-нд дуусгасан юм аа. 5 сарын дотор энэ 3 давхар каркасын төмөр бетон барилгыг дуусгасан байгаа. Хэрвээ зүгээр нэг компани барьсан бол одоо ямар хугацаанд? Тэр бол он дамжиж ямар ч байсан жилийн хугацаанд баригдахаар ирнэ тийм юм байлээ. Тэгээд тэрэн дөрөөр одоо улсад энэ аймаг орон нутгийн улсад бол асар их танигдсан юм байгаа манайх. Тэгээд ер нь манайхыг ер нь хувийн янз бүрийн барилга барихыг захиалгах их ирдэг. Баян Улгийн аймгийн төвд сүүлийн 20 гаруй жил ашиглаагүй орхигдсон хуучин автобазыг өөрсдийн хүчээр сэргээн засаж барилга инженерийн тусгай батлан байгуулагджээ. Эх орноо хамгаалахаас гадна бүтээн байгуулалтын ажлыг сайн гүйцэтгэж байгаа тул 2012 онд Монгол улсын тэргүүний ангиар шалгарсан байна. Барилгын ангийн албан хаагчид бусад цэргийн ангиудаас ялгаатай нь эзэмшсэн мэргэжил өндөр цалинтай гэдгийг хэлж байна. За цэргүүд бол хөдөлмөрийн доод хугацаа цэргийн албан хаагчид хөдөлмөрийн доод хөлснөөс хэмжээнээс дээшээ цалин авч байгаа. Офицер алч нарууд энд ажиллаж байгаа мэргэжлийн офицер алч нарууд бол доод хол нь одоохондоо сая төгрөг тэгээд дээшээ одоо цалинчдаг гэдэг. Тэгээд ингээд төгсөөд очингууд нь үнэлэхтэй гартаа одоо чадвартай толгойдоо мэдхтэй хүмүүс очиж байгаа болохоор оцсон одоо орон нутгийн бол бүгд ажлын байраар сайн хагт юм лээ. Жилийн хугацаанд барилгын практик дадлагыг бүрэн эзэмшиж халагдах үедээ мэргэжил онлайн сургалтанд хамрагдан өрлөгчин, засалчин, арматурчин, бетончин гэд барилгын төрөлдсөн мэргэжлийн үнэлэх өвөрлөг боломжтой гэж байлаа. Төсвийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар нийслэлийн засаг захиргаа бонд гаргах боломжтой болсон. Тиймээс нийслэлийн засаг даргын тамгын газар бонд гаргах замаар төсвийн бус их усврыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банктай хамтран олон төрлийн судалгаа хийсэн. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн бондын журмыг баталлаа. Өнгөрсөн 3 дугаар сард нийслэлээс бонд гаргах талаар Дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаагаа танилцуулж байсан. Судалгааны дүнд Улаанбаатар хотын санхүүжилт тогтвортой ямар нэгэн шууд үр баталгаа гаргасан зүйл байхгүй. Хотын орлогыг өрийн сүлжээнд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс нийслэлийн засаг захиргаа бонд гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар бонд гаргах журмаа хэлэлцлээ. Харин бондоос босгох хөрөнгийг яг юунд зарцуулах тухай албаны үн танилцуулж байна.
иргэн төлөгдөх тийм төслүүдэд энэ зээлийг бол одоо хөрөнгийг бол засуулнаа гэсэн юм бодол байна. За энэ жишээлх юм бол одоо ямар төслүүд байна гэж. Яг сая тэнд бол бичиглэлээр байгаа. Гэхдээ энэ бол энэ бичиглийн ард бол иргэн төлөгдөх зээлүүд гэж ойлгоно бид нэр. Тэр одоо жишээлх юм бол ямар төслүүд байна гэвэл за одоо Налайхын аж үйлдвэрийн парк, Эмээлтийн шинэ хотхон ч гэдэг юм уу. Одоо логистикийн төвүүд гэдэг шиг одоо авто зогсоолын цогцлбор гэдэг шиг ийм төслүүдийг санхүүжүүлнэ. Гадны зарим хотуудын хувьд санхүүгийн байдал нь бие даасан тустай байдаг. Харин манай улсад хотын төсөв улсынхаа төсөвт тооцогдоод явдаг. Төсвийн доктортой байдлын тухай хуульд улсын үр дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-аас сэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс одоогоор хот дангаараа бонд гаргах нь эрх зүйн хувьд хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сонирхож байлаа. Ус сувг орон сууц сэдрийн зээлийг бол хотын шууд зээл гэж бас үзэхгүй байгаа юм. Энийг бол Дэлхийн банк хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хот бол өнөөдөр бол гадаад өр зээлийн хувьд бол үндсэндээ цэвэр. Ер нь өр зээл бол багатай. Одоо манай одоо юу гэдэг санхүүгийн чадвар бол сайн гэсэн үг. Энэ асуудлууд бол засгийн газрын төвшөнд тавигдаж засгийн газар шийдэх ёстой ийм өр зээлүүд байна. Тийм учраас энэ талаас нь бол одоо бид ойлгож ажиллаж байна. Бонд гаргаж санхүүгийн их усүр босгох нь нэг хэрэг, харин бонд гэдэг бол эргээд хүү бодогдох өрийн бичиг. Тиймээс зардлаа нөхөх, ашиг олох боломжтой төсөл зарцуулах нь чухал. Жишээлбэл Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад хурдны зам, хурал зөвлөгөөний байр зэрэг төрөөс татвараар орлого олох боломжтой төсөлд хөрөнгө оруулалт төлхөө хийсэн байна. Мөн сангийн ам нь хоттойгоо хамтарч ажиллаж хяналт тавьснаар бондын хөрөнгөө үр ашигтай зүйл зарцуулсан жишээ гадны хотуудад байдаг юм байна. Өнөөдрийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлтэй холбоотой энэ мэт 9 асуудлыг хэлэлцсэн юм а. Манай хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. Энэ жил зарим аймгийн баяр наадам товлсон хугацаанаас өмнө зохион байгуулагдж байна. Тэгвэл мөн Хинтээ аймгийнхан баяр наадмаа урьдчилан зохион байгууллаа. Энэ тухай сурвалжлагыг Хинтээ аймаг дэх манай сурвалжлагч Батмөнх мэдээлнэ. Хинтээ аймгийн Чингис хотноо зохион байгуулагдсан аймгийн баяр наадамд 256 бүх барилдаж 6 насны морь уралдан хал болон урайхаа сурын харваа болон бусад тэмцээн зохион байгуулагдлаа. Үндэсний бүхийн барилдаанд Хинтээ аймгийн Буян хотог сумын харьяат аймгийн зан ариун бол төрүүлж улсын начин одох үзүүлэлээ. Хинтээ аймгийн хувьд энэ жил дадал суманд болох алтарган бурайд дууны их наадам болохтой холбогдуулан аймгийн засаг даргын шийдвэрээр 7 сарын 3-4-ний өдрүүдэд аймаг байгуулагдсны 91 жилийн баяр наадмаа зохион байгууллаа. Алтарган олон улсын наадмын бэлтгэл ажлын талаар энэ үеэр тодрууллаа. Бүх одоо хинтээчүүдийн бас хүсэн хүлээсэн ажил байгаа. Бидний бас нэр төрийн асуудал байгаа. Алтарган олон улсын барайд төмний наадмыг дадал суманд 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар энд бол маш олон ажлыг төлөвлөд хийж байгаа гэдэг бас өргөө олон төмөнд хүргийн энэ чиглэлээр бол бид нар өшөө их ажлыг зохион байгуулалтаа хийнэ гэдгийг хэлмээр байна. Хинтээ аймаг байгуулагдсны 91 жилийн баяр наадмыг анх удаа орон нутгийн телевизүүд шууд дамжуулан хүргэсэн байна. Энэ жил Хинтээ аймгийн дадал суманд алтарган олон улсын наадам болохоос гадна Нориглон Галшир сумдын 90 жилийн баяр наадамтай. Хинтээ аймагт энэ жил 20 гаруй барилга дэд үтсийн бүтээн байгуулалтыг хийгдсэнийг 91 жилийн баярын үеэр мэдээлж байлаа. Нийслэлийн Согнархан дүүргийн 21-р хороо Жаргалан тосхны наадам өнгөрсөн Ямгарагт тарвтай амд боллоо. Тус наадамд хүчит 64 бүх барилдаж 6 насны морьд уралдаж 20 гаруй харваачид цэц мэрэгнэн сорьсон юм аа. 1977 онд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор партизан хороо сангийн аж ахуй нэртэйгээр Жаргалан тосгон анх байгуулагдаж байсан. Ардын үсгэлийн түүхт 93 жилийн ой партизаны сангийн аж ахуй байгуулагдсны 37 жилийн ойг Жаргалантчууд амжилт бүтээлээр дүүрэн өгтөж байна. Одоо яг хагас жилийн байдлаараа бол манайхад бас сая дүүргээс манад нэг шалгалт ирсэн. Тэргээр бол ерөнхийдөө сайн гэсэн үнэлгээ авсан. Бүтээн байгуулалтын хувьд гэх юм бол одоо манад бас хүүхд залуучуудын амралт зугаалгын хүрээлэн гэсэн юм баригдах гад одоо төсөв мөнгө нэг хэсэг нь бол шийдэгдсэн. Жаргалантын наадамд хүчит 64 бүх барилдлаа. Үүнээс гадна хүүхдийн барилдаанд 2 насны ангиллаар 46 бүх зодголсон юм а. Хүүхдүүд томчуудаас дутхааргүй хортой шартай барилдлаа гэж наадамчид өхөрдөж байсан юм а.
Надаас насаар ах би нөгөө нэг одоо 10-тэй. Тэгээд надаас насаар ах тэгээд бирээ том болохоор унтсаг болсон. Арай жоохон том болохоор. Дараа жил бол давна нэстэй. Бир татлаа. Дараа жил бол давна нэстэй. Давнаа. Энэ жилийн жаргалантын наадамд 6 насны морьд уралдсан азарганы уралдаанд нийслэлийн алдарт уяач Бадарчин май жаргалын азраг төрүүлсэн юм а. Уяач май жаргал Монгол морин уралдаан нь зөвхөн спортоос гадна Монголын ард түмний маш том соёл уламжлал гэж ярьж байна. 93 наадмын гол спорт морин уралдаан бол Монголын ард түмнийг цэнгүүлж байгаа юм том соёл баяр. Энийг бид дэлхийд байлгахын тулд өв соёлоо улам дээшлүүлж залуу уяачтай сайхан зөв сургамж өгж даруй сайхан одоо тэмэл байх хэрэгтэй гол зүйл. Мөн наадмын үеэр 20 гаруй залуу харваачид цэцэг мэрэгнээс орсон жаргалан тосгонд үндэсний сур харваа сурын спортыг хөгжүүлэхээр тус тосгоны иргэн баасан жаргал хүүхэд багчуудад энэ талаар зааж сургадаг юм байна. Тэрээр одоогоор 10 гаруй шавьтай болжээ. Яг Монгол үндэстэн дотор бол энэ чи яг цэвэр манад соёлын юм болж явж байгаа. Тэгээд энэгээр чин дээр үеэс ахвал манайх чин ан гөрөөндөө ухтаа хүртэл хэрэгжилжсэн, дайн байлдаанд ухтаа хүртэл хэрэгжилжсэн. Одоо болох төрөд спорт болоод ирсэн. Спорт гэхлээр нөгөө хүмүүс чинь нэг сонирхохоо байсан ч юм уу, яасан ч юм тэгэхгүй ямар ч лсэн хүмүүст айгүй их мартагдчихж байгаа. Жаргалантын наадам элдв бодлоонгүй зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. Энэ жилээс наадамчдад зориулан боловсон биедсэх газар байгуулсан, мөн төвөөс цагдаагийн аль багчид ирж хэв журмыг сахиулсан гээд ололтой тал олон байсан юм а. Өнгөрсөн 7 хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ундраа хүүхдийн цусланд хүүхдүүд хоолнд хорлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар өнөөдөр эрүүл мэндийн яам болон халдвар төвчин судлалын үндэсний төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хүүхдүүд яг юунаас болж хордсныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Өнгөрсөн сарын 31-нд хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. 70 гаруй хүүхдэд хордлого илэрснээс 30 гаруй нь халдвар төвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа юм байна. Одоогоор хордлогын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаач мэрэгжилтнүүд шинжилгээг хийж байгаа гэлээ. Энэ бол 200 эд хүүхд юутай цуслан хүчин чадалтай. Одоо халдвартын эмнэлэгт бол 38 хүүхд хэвтсэн. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоо бид нар хоолыг шинжилж байна, эдсэн хоол хүнснээс гадна усыг шинжилж байна, орчны эд юмсыг шинжилж байна, ажилчдыг шинжилж байна. Олон шинжилгээг олон хоног хийх учраас шинжилгээний эцсийн хариу бас гараагүй байна. Ганц энэ цусланч гэлтгүй сүүлийн 10 жилийн хугацаанд дулааны улиралд хоол хүнснээс үүдэлтэй хордлогын тохиолдол ихэвчлэн хүүхдийн цуслан, сургуулийн ганц, хурим найрын үеэр тохиолдож байсан байна. Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болно. Тиймээс иргэд баталгаагүй газраас хоол хүнс худалдан авахгүй байж эрүүл мэндийн эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан сануулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бол худалдаа эрхлэх үйлчлэх зөвшөөрлийг бол өгч байгаа. Тэгэхээр яг тэр зөвшөөрлөлтөө тэр газраас бол хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хушграа авч хэрэглэдэг. За хоёрдугаарт нь ил задгаа гарч байгаа. Энэ тэнд одоо зарж байгаа. Нэг ховын дүмпэн саваар бариа явж байгаа. Энэ одоо хүнсний бүтээгдэхүүнийг бол хэрэглэхгүй байх, авахгүй байх. За ямар нэгэн хэмжээгээр авцсан одоо тохиолдолд авчлаа гэхэд үнэр танаар одоо амт нь бол одоо ямар байна гэдгийг бас онцгой анхаарах хэрэгтэй. Баярын үеэр манай хүмүүс бол эрүүл мэндийн байгууллагт ханддаггүй. Гэртээ бол дандаа өвчнөө хүндрүүлдэг. Тэгэл 15-6-нд яг ингээл ажил эхлэхээр л одоо хүнд өвчтнүүд ирдэг. За гэр орондоо бас эндэгч явдлууд бол гардаг. Хордлого авсан хордлогын шинж тэмдэг нь удаан үргэлжилж байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн хордлого авахд хүргэсэн хоол хүнсийг дэлгүүр ресторан, гуанз гэх мэт үйлчилгээний газраас авсан бол эрүүл мэндийн байгууллагад заавал мэдэгдэх шаардлагатай. Энэ нь өөрийгөө болон бусад хүмүүсийг хордлого болон гидсний халдвар төвчөнд өртгөөс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан сануулж байсан юм а. Монгол улсын нэг ховор ан амтын ургамлын талаарх мэдээллийг багтаасан улаан номыг цахим хэлбэрт оруулсан байна. Өмнө нь хүмүүр унших боломжтой болцоо тиймч хангалттай биш байсан учраас байгаль орчин ногоон хөгжлийн яам ийхүү цахим хэлбэрээр уншигчдад хүргэж байгаа юм байна.
110 зүйлийн амтан 192 зүйлийн ургамал багтсан улаан номыг захин хэлбэрт оруулах ажилд 6 компани үнийн санал ирүүлснээс Slide програм хангамжийн компани шалгарч 4 сарын хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Улаан номыг өнгөрсөн жил 3 дахь удаага шинжилэн хэвлэсэн. Ингэхдээ 1500 ширхгийг хэвлэж, ерөнхий боловсролын сургууль, байгаль орчны болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хуваарлжээ. Тэгвэл ийхүү захин хэлбэрт оруулснаар сонирхсон хүн бүр хүссэн газартаа унших боломж бүрдэж байна. Заавал компьютер гэхгүй те утаснасаа ч гэсэн интернет руу ороод Redbook CMN гэж ороод шууд тэндээсээ үзэх боломжтой. Гол нь нөгөө бүх одоо ингээд ухаалаг хэрэглээний утасны форматууд өөр те тэрэн тохируулаад одоо бүх форматн дээр нөгөө зөв ажиллах боломжийг бүрдүүлж гисэн. Монгол орны нэн ховор амтан ургамлыг одоо хүн болгон мэдж байгаасаа мэдснийхаа үндсэн дээр бас хайрлж хамгааллаасаа гэдэг энэ агуулгаар юм өргөн олон нийтээр хэрэгжилж байгаа. Тэгэхээр дунд сургуулийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд, за тэгээд оюутнууд, одоо эрдэм шинжилгээний байгууллагууд хувь хүн ч гэсэн ямар хэлбэрээр өөрөө хүсэж байна уу тэр хэлбэрээр нь аваад тэгээд одоо мэдлэг мэдээлэлээ нэмэгдүүлэх ийм боломжийг бол бүрдүүлж өгч байна. Улаан номонд орсон амтан ургамлын таних шинж, тархац, байршил, амьдралын онцлог, тоо толгой, хомсдох болсон шалтгаан гэд судалгаа шинжилгээний мэдээллийг монгол англи хэлээр хэвлэсэн байдаг. Харин энэ удаа цахим хэлбэрийн уншдаг номыг зөвхөн монгол хэлээр олон нийтэд хүргэж байгаа. Цаашид англи хэл дээр гаргахаар төлөвлөснийг байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан хэлж байсан юм а. Одоо та бүхэн манай орчуулагч редактор Уянгийн бэлтгэсэн дэлхийн мэдээ хүлээн авна. 2000 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан 15 жилийн хугацаатай хэрэгжих мянганы хөгжлийн зорилтын тайланг өнөөдөр танилцууллаа. Төслийн хүрээнд дэлхийн ядуурлын хэмжээг хагас хувиар бууруулсан байна. Гэсэн ч үлдсэн зарим зорилтыг биелүүлэхэд саад бэрхшээлтэй тулгарх магадлалтай гэж Нэгдсэн үндэсний байгууллага үзэж байна. Тайлангаас харахад хөгжиж буй орны хит ядууралд нэрвдэж байсан хүмүүсийн тоо 1990 онд 47% байсан бол энэ тоо 2010 оны байдлаар 22% болон буурчээ. Хит ядууралд нэрвдэж байсан хүмүүс өдөрт 1 Америк доллар 25 центээр амьдралаа залгуулдаг гэжээ. Харин сүрье, хумхаа өвчин болон бусад төрлийн халдварт өвчнийг вакцинжуулалтын үр дүнд тодорхой хэмжээгээр бууруулж чадсан бол эхийн эндэгдлийг бууруулах зорилтыг төлөвлөж байсан хэмжээнд хүрэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл эхийн эндэгдлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн их бэрхшээлтэй гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллага онцолжээ. Түүнчлэн дайнд дажин өрсөн улс орнуудын 58 сая хүүхдийн сургуульд сурах орчин хязгаарлагдсан зэрэг тоо баримтыг мөн дэлгэсэн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах зорилготой уг төслийн хэрэгжих хугацаа эх жилээс дуусар болох юм а. Дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг БРИКС-ийн 5 орн хамтран дансандан 50 тэрбум Америк долларын самтай хөгжлийн банк байгуулахаар төлөвлөж байна. Банк байгуулах болсон гол шалтгаан нь гишүүн орнуудын дэд бүтцэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэхэд оршиж байгаа юм. Талууд уг сэдвээр удахгүй Бразилд болох дээд хэмжээний уулзалтын үеэрээ наривчлан хэрэлцэх юм байна. Шинжээчдийн БРИКС-ийн орнууд болох Орос, Албаны улс, Бүгд найрамд Хятад улс, Бразил, Бүгд найрамдах Энэтхэг улс болон Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс хувийн банк байгуулах болсон шалтгааныг олон улсын валютын систем дэх Америк долларын давмгай байдлыг бууруулахаар зорж байна гэж тайлбарлаж байна. Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгчдийн хэлснээр талууд БРИКС банкыг байгуулахад олон талын үзэл бодол байгаа. Гэхдээ хамгийн чухал нь яаралтай уг банкны үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэж онцолжээ. Эдийн засагчдын үзэж байгаагаар 5 орн тус бүр банкны дансанд 10 тэрбум Америк доллар байршуулах юм байна. Үүнээс гадна банк байгуулагдсанаар 5 орны дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг альва санхүүгийн саад бэрхшээлгүйгээр үйл ажиллагааг нь доктортой үргэлжлүүлэхэд чиглэгдсэн гэж байгаа юм а. Дэлхийн эдийн засаг болон улс төрд БРИКС-ийн банк чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг ч Орос, Албаны улсын шинжлэх ухааны академи үзэж байна. Орос, Албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Болгар улсын гадаад хэргийн сайд Кристиан Вегинэнтэй уулзалт хийх үеэрээ Украиныг дайран өнгөрөх байгалийн хийн шинэ хоолойн барилгын ажлыг дахин эхлүүлэх асуудлыг хөндөжээ. Болгар улс байгалийн хийн хоолойг барих ажлыг өнгөрсөн сард Европын албаны хууль зөрчсөн байх магадaltaй хэмээн түр хугацаагаар зогсоогод байсан юм. Харин уулзалтын үеэр талууд Орос, Албаны улсаар удирдуулсан өмнөд чиглэлийн хийн хоолойн ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж санал нэгдсэн байна. Орос, Албаны улс болон Украины хооронд гараад байгаа зөрчилдөөний улмаас
байгалийн хийн хүргэлтэд саад учраад байгаа юм. Харин удахгүй баригдаж дуусах энэхүү шин байгалийн хийн хоолойн тусламжтайгаар Орос улс, Болгар, Австри зэрэг орныг хамарсан Европын улсуудад байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлэх юм. Уулзалтын дараа Болгарын гадаад хэргийн сайд мөн өмнөд чиглэлийн хийн хоолой барих ажил тусалсан үндэсний ашиг сонирхолд нийцэж байгааг онцолжээ. Манай урт хөршид зүрх судасны өвчтөе хүмүүсээс сүүлийн 10 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн тухай Их Британий эрүүл мэндийн сэтгүүл нийтэлжээ. Тэдний хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд Хятадд агаарын бохирдол хурдцтай өссөн нь иргэдийн эрүүл мэнд дороотох болсон гол шалтгаан гэж үзэж байна. Үүнээс гадна Хятадын нийт хүн амын 12% нь хэд тархалтай байгаа нь зүрхсний шийдээс болон зүрх судасны өвчлөлд өртөх аюул нэмэгдэж байгаа гэж судалгаа харуулжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засгийн өсрөнгөө хөгжлөд зэрэгцсэн иргэд мөнгө таргалах нь ихссэн юм. Судлаачдын хэлснээр уг байдалтай тэмцэхийн тулд эрүүл мэндийн салбарын ажилчдын ур чадварыг сайжруулах сургалт семинарыг олноор зохион байгуулж зүрхсний шигдээс үүсэх гол шалтгааныг цаашид боловсронгуй судлах шаардлага төрж байгаа гэжээ. Хятадын төв нутгийн Хубэй мужид 2000 орчим галт зэвсэг хууль бусаар 8 алж байсныг цагдаагийн хүчин илрүүлжээ. Сүүлийн үед Хятадд галт зэвсгийн хууль бус 8 эрхэлдэг бүлэглэл олж ирж уг бизнес газар бодгоо юм. Цагдаа нарын өгсөн мэдээлэлээр тэд уг бүлэглэлийн 2 гишүүнийг саатуулсан байна. Хууль бус 8-ачид Шантау болон Гуандон мужаас галт зэвсэг оруулж 20 орчим мужид нийлүүлсэн байжээ. Галт зэвсэг худалдаалдаг этгээдүүд бараагаа интернетээр борлуулж ойролцоогоор 150 гаруй хүнтэй 8 хийсэн нь тодорхой болсон байна. Хятад улсын зэвсэглийн хууль дэлхийн улс орнуудаас хамгийн хатууд тооцогддог байна. Мөн галт зэвсэг хуваараа эзэмших эрхийг хориглодог орны нэг юм а. Гэсэн чинь хатуу дүрм журам нь галт зэвсэг хууль бусаар 8 алах үйл ажиллагаанаас сэргийлж чадахгүй байна гэж иргэд үзэж байна. Хятад улсад галт зэвсгийн 8 хэдийгээр газар авч ашигтай бизнесийн нэгт ороод байгаач хувь хүн хутаг эзэмсэж бусдад аюул учруулах хэрэг мөн ихсэж байгааг цагдаагийн албан мэдэгдэж байгаа юм. Сүүлдэгсэн судалгаагаар Хятад улсад 680 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг байна. Samsung Electronics компани Бразил дахь төвд хулгайрч улмаар 36 сая америк доллартай тэнцвүүц хэмжээний бүтээгдэхүүн алдаgjээ. Үүнд гар утас болон зөөврийн компьютерүүд байсан гэж орон нутгийн цагдаагийн хүчин мэдэгдэж байна. Үйл танигдах зэсвэлсэн этгээдүүд Samsung Electronics компани үйлдвэр дээр очиж байгууллагын 8 ажилтныг барьцаалж 2 ажилтны үнэмлэхийг авч үйлдвэрт нэвтрэхэд ашиглажээ. Цагдаа нарын таамаглаж байгаагаар уг хэрэгтээ нийтдээ 20 орчим хүн бүлэглэн үйлдсэн төдийгүй 40 мянга гаруй электрон бүтээгдэхүүн хулгайлагдсан болох нь тогтогдсон байна. Samsung Electronics-ийн үйлдвэртийг нэвтэрч худалдаанд гарахад бэлэн болсон бүтээгдэхүүнийг хулгайлахад үл танигдах этгээдүүд нийтдээ 3 цаг зарцуулснаас гадна ачааны 7 машинд ажиж явсан байна. Хэдийгээр алдагдсан барааг 40 орчим америк доллар хэмээн тооцож байгаач нарийн тоо баримт хараахан гараагүй байгаа юм. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэн ойрын өдрүүдийн цаг агарын мэдээг хүлээн авна уу. Эрхэмлэгчтэй Монголын мэдээ агентлаг өнөөдөр бэлтгэсэн мэдээ сурвалжлагууд байна. Та бүхэндээ зөвлөлээ. Та бүхэн маргаашийн ажил үйлс өдөр бүлэмжтэй болтугай сайхан байна.